За. Так. Монгол бол пэйж группийн ээлжид лайв эхэлж байна. За хүмүүс орж иртэл уламжлалсаар 10 минутын оршил хэлж бай. 10 минутын дараа албасаар эхлэе. За тэгэхээр Монгол Угсаатан үндэстэн Монгол улс дэлхийн түүхэнд том эзлэх байр суурьтай баг үндэстэн юм шиг мөртлөн их гүрэн байлаа. Гурамтай их гүрэн болж гарч ирсэн. Одоо 4 дахь удаага дэлхийд ямар ч байсан тасраагүй Монгол улс одоо эргэж 4 дахь удаага их гүрний дайтай одоо нэг монголчуудын нэг үг шүү дээ. Могой гурав тасравч гүрвлийн дайтай, Монгол гурав тасравч гүрний дайтай гэж. За тэгэхээр монголчууд, хөх нуруут монголчууд өөрийнх нь үндэсний үзлийн орон зайг, залуучуудынхаа үндэсний үзлийн орон зайг үндэснийхээ ёс заншлаар дүүргэх ёстой. Харийн болоод гадаадын суурин соёл иргэншлийн элдв янз бүрийн үзэл онолууд Монголд орж ирснээр монголчуудын болоод дамаан бидний залуучуудын, бидний үр хүүхдийн, бидний ирээдүйн үндэсний үзлийн орон зайг хоосруулсан. Түүний орон зайг эзэлж авахын тулд шашны урсгалууд болоод харийн суурин соёл иргэншлийн мөхлийн хэмжээнд хүрч яваа. Доройтож унж яваа үзэл онолын элдв янз бүрийн урсгалууд орж ирж байгаа ийм цаг. За үндсэн хуулийг 90 оноос хойш монголчууд оюуны эрх чөлөөг ямар ч байсан олж авсан, оюуныг яндангаас гарсан. Тэгэхээр энэ бол ардчилсан нийгэм гэж хэлсэн. Гэтэл энэ бол буруу замаар явчихсан. Үг нь буруу байсан. Ард тийм ээ, ард түмнийг нь үр хоочсыг нь арыг чилээж сангийн хоослох ийм нийгэм байсан. Тэгэд нийгэм тийм ээ, нийтийн гэм байсан. Тэгвэл төрийн сан гэж одоо асар их баялаг социализмын бүтээн байгуулалтаа энэ хэрэггүй юм байсан байна гэд устгаж нурааж үйлдвэр хөдөө аж ахуйн орон байсныгаа одоо хөдөө аж ахуй арай гэж дэмжигэнсэн үйлдвэр бүр байхгүй болсон 8 ачны орн болгосон байна. Энэ бол ардчилсан нийгмийн үр дүн байсан. Бид одоо энийг дүгнцэг нэлээ. Эргээд цаашаа бид ард ачилсан тийм ээ. Ардыг ачилсан. Ардын ачлалтай, сан хөмрөхтэй нийгэм байгуулах ёстой цаг руу орж байна гэсэн үг шүү дээ. За энийг бид нар одоо оройлгох ёстой юм аа. Дэлхийн хүн төрөлхтний хувьд бол одоо оройлгох цаг нь эхэлж байна гэсэн үг шүү дээ. За ийм учраас энэ дээр очихын тулд мэдээжийн хэрэг суурин соёл иргэншлийн бүх улс гүрнүүдийн төрт ёсон эрх зүйдээр тулгуурладаг гэж байгаа тийм ээ. Эрх зүйн гэдэг нь яг хэний эрхийг хамгаалах гэдэг, ямар зүйг хамгаалах гэдэг гэсэн чинь өөр өөрийн гэсэн үзэл онолыг хамгаалах улс үндэстэн болгон тийм үү. Ерөнхий масаар наваад үзвэл нарийвчлаад жижиглээд үзвэл хүн болгон өөрийн гэсэн эрх, өөрийн гэсэн зүй гэж байгаа тийм ээ. Тэгэхээр энийг хамгаалуулах гэсэн ийм хуулиар далайлгсан зохиомл хуулиудаар одоо нөгөө хөрөнгийн эзэн, мөнгөний эзэн, капиталын эзэдийн эрх зүйг хамгаалдаг, эрхийг хамгаалдаг хууль зүйтэй ийм нийгэм болсон. Ингээд дампууралд хүрч байна. Энийг бол одоо тэнгэр үзэл судлаач, үндэсний ёс заншлын судлаач эрдэмтэнгүүд тодорхойлж чадаж байна. За тэгэхээр үндэсний үзлийн орон зай 300 жил
биднээс салж одсон буюу өөр хар иргэншлийн буюу хар оюунчлалын ийм юм руу бидний хөтлсөн. 800-ны өмнө бидний өвгдөөс 600-ны өмнө бидний өвгдөөс сансрын орон зайд сэтгэлгээ оюун нь явж байдаг ийм байсан. Одоо жишээлх юм бол хамгийн сүүлд нь доглон төмрийн хойч суулдаг, нөгөө зүчийн хойч суулдаг. Доглон төмрийн хүү Үлэгбэх хаан болов тийм ээ. Доглон төмрийн хойч суулдаг Үлэгбэх хаан 1072 одон гэрийг тоолсон асар том астрономч байсан. За Тулуун Сорхтон хатан Тулуу хаан Чингис хааны одогтхүү отгон хүү Тулуу хаан бол 472 одон гэрийг нэг их маш дэлгэмэл 5 маш дэлгэмэл оддыг тоолсон ийм астрономи мэдлэгтэй улсууд байсан байна шүү дээ. Гэтэл бид 1911 оноос 21 оны хооронд гэхэд дэлхий 3 том эст мэлхийний нуруунд дээр тогтож явдаг 5 хэлбэртэй хуурай газартай тэр 3 том эст мэлхийний язгааргүй далайн донд хөвж явдаг гэдэг ултлаанд оройтсон байдаг л та. Бид энийг хүүхэд байхдаа хичээлийн түүхэнд ингэж үзэж байсан юм гэж тийм ээ. Ийм мунхаг мухар сохор монголчууд байлаа гэж нөгөө комментарийн бодлогоор бид түүх үзэж явахдаа ингэж байсан. Ийм болтолд оройтулсан баг тийм ээ. Энэ бол гадаад хүчин зүйл байсан. Манжин 200 жил 220 жил. За тэр бол үндсэндээ өвөр монголчууд бол 400 гаруй жил. Тийм ээ 10 түмний алтан хаан тангуудаас шашин залж ирснээр гэж байгаа шүү дээ тийм ээ. Энэ Лэгдэн хаан энийг зогсоох гэж чадаагүй тийм ээ. Ингээд Монголын их хаадуудын язгуур Лэгдэн хаанаар чагарын захарын Лэгдэн хаанаар тасарч байсан юм түүхтэй юм. Тэрнээс хойш Монгол гэдэг нэр нэг хэсэг тасарч явсан. 1911 онд Богд хаант засаглалтай Монгол улс гэж гарч ирж Манжин гэрчлээс гарсан чинь 21 онд эргээд ардын хувьсгал буюу одоо Оросын бол пролетарын хувьсгалыг дагаад бид хувьсгалд орсон. Ингээд ардын засаглал буюу бүгд найрамдах засаглал руу орсон. Хаант засаглалын язгуур болдог. Алтан ургийн язгуурыг бол одоо үгүй болгож чадчихъя. Энэ бол комментарийн бодлого байсан. Тэгэхээр энэ бол одоо бидний Оростой өс санах бодлого огт биш. Тэр комментарийн гэдэг бол дууссан тийм ээ. Перестройка Горбачевын перестройкоор дууссан шинэ Орос улс одоо босож ирэх гэж өндөөж ирэх гэж их үзэж тарж байна. Бид ч гэсэн өндөх гэж үзэж тарж байна тийм ээ. Коммуны онлоор яваад сүүлд нь Ленинизм болоод Сталинизм болоод яргалал болоод ингээд дууссан ийм нийгэм. За тэгэхээр шинэ Орос бол одоо шал өөрөөр сэтгэж сэргэж босч ирж байна. Тэгээд Алтан ордны улсаан өгөөлн дурсан сансан Монголын хаадын босгож ирсэн их Орос улсын суурь болсон Алтан ордны улсаан дурсан өгөөлн сансан шинэ ордны улс гэдэг засаглалыг байгуулахаар улс Орос түмэн тэмцэж босч ирж байна гэсэн үг шүү дээ. За ийм юм. Тэгэхээр бид нөгөө харыг харж тийм ээ хар улааныг харж хар шар улааныг харж ингээд далдгнахгүй. Бид бол өөрийнхөө үндэсний үзлийн орон зайг энүүхэн сайхан торгон агшинд буюу энэ сайхан боломж оюуны болоод ухамсарын эрх чөлөөний ийм цагт бол олж авах ёстой цаг. Энийг Тэнгэр үзэл Чингис онол гэдэг юм аа. Энийг дэлхийн хүндрэлтэн биднээс гордон суун. Тийм учраас энэтэй холбогдуулж бид үндэсний үзлийнхэн орон зайг дүүргэх залуучуудтай хэрэгтэй нэмэртэй гэж энэ Мон огоо бол пэйж группыг ажилуулж байгаа юм аа. За ингээд албан ёсоор өнөөдрийн бидний ээлжит лайв 40 гаруй лайв явж байна. Өнөөдрийнх бол ханш нээх үеийн Монгол ёс заншил уламжлал гэсэн сэдвэр бүгдээрээ лайв хичээлээ хийн. За ингээд нөгөө үзлийн гадны янз бүрийн үзэл онол гараад ирэхдээ энэнийг одоо зарим нэг нь энэ манай үндэсний ёс биш ээ. Энэ бол шашин суртахуун дагаж орж ирсэн харийн ёсоо гэдэг тийм ээ.
тэгэхээр авах гээхийн ухаанаар энд бид зөв хандаж сурахгүй юм бол болохгүй. Энийг одоо харин юм аа гэд хайж болохгүй. Ягаад гэвэл бидний өвд эдэс 300 жил бас энэгээр явж ирсэн байгаа шүү. Тэгээд бид 800-ны өмнө болоод 300-ны өмнө бид суурин эргэн шил бараг байгаагүй. Тийм ээ. Буддын шашин орж ирсэн буюу буддын гүн ухааныг Монголын язгуур дээдсүүд нь тосч авсан эгэл түмэн нь бол Бурханы шашныг тосч авсан энэ цагаас хойш бид байгальтайхан зохицон амьдардаг тэнгэр үзлийнхаа бөө мөрөглийг тийшээгийн авч орсон чойчин гүр төнгүүд гэж одоо нэг юм да. Тэнгэрийн улаач зайрангууд буддын гүн ухаанаар орсон ийм түүх байна. Тэгэхээр энэ нь бол тэнгэр үзлээн авч орж ирсэн. Тийм ч учраас луу алтан довч гэж тийм ээ. Одоо манай өндөр гэгээн зануузар ангатгаар богд хаан гэж өргөмжлөгдөж ирсэн. Энэ цаг үеийн дагаад тэнгэрийн хүслээр тэнгэрийн санаагаар ийм үйлдэлүүдийг хийсэн ойрдын галдан бошигт халахын богд өндөр гэгээн зануузар хоёр тийм ээ. Алтан ургийн язгуурын улсууд ингэж босч ирж байжээ. Тэгээд тэр мэдээж түүхийн хугацаанд бол бие биентэйгэн одоо тэмцээд тэрсэлтэд яваад байгаа юм шиг мөртлөө энэ бол цаана тэнгэрийн хүсэл байсан учраас энэ галдан бошигт хаан бол өндөр гэгээн зан үзрийг хурцлагч тийм ээ. Тэгээд өндөр гэгээн зан үзэр бол алтан дээд гэрээ мон гэрээг өртөөлөгч анхны өртөө элчин болох буюу энэ хамгаалагч Монгол угсаатныг манжийн оронд алдахгүй тулд тангуудын оронд алдахгүй тулд тэнгэрийн одоо зарлиг санааг гүйцэтгэж явсан хамгаалагч элч байсан гэдэг нь тодорхой болдог юм. За ингээд эндээс монголчууд буддын гүн ухаан руу мэрэгд дээдсэн орсон юм шүү. Харин үндэстэн тэрчигтэй бол бурхны шашныг дагсан. Энэ бол номын авшигтан байх замыг нэгэнтээ тэнгэрээс бидэнд тулган хүлээлгэж гэсэн үг. Тэрнээс бид одоо манж тангуудтай өс санна гэвэл тэд бүгд байхгүй. Тангууд улс байхгүй, манж улс байхгүй. Харин хятад бол тэр биш тийм ээ. За инхээр хятад үндэстэн бол манжаан уусгаж авсан. Тийм үү? Тангуудаан уусгаж авсан. Одоо манж үндэстэн цөөхөн үндэстэн хятаддаан одоо манж гэж хэлхээсээ айгаад сууж идэг ийм байдалд хүрсэн. Тангууд үндэстэн төвд үндэстэн нэг жоохон үлдсэн. Тан үндэстэн нь бол байхгүй болсон. Бас хятаддаан ууссан. Ингээд ийм байж ийм одоо дархлаагаар Монголыг хамгаалж авч үлдсэн байгаа. Өндөр гэгээн зан удсар түүнээс хойш Монголын өвгдөөс энэ чойчин гүртэнгүүдээр явсан. Тэрний хамгийн том төлөөлөгчт нь бол өндөр гэгээн зан удсар ордсын лувсан данзан жалтсан өндөр гэгээн зан удсар бол лувсан данзан дамби жалтсан билүү тийм ээ. Хоёр байгаа шүү дээ. Лувсан дамби жалтсан гэж нэг байна. Лувсан данзан жалтсан гэж нэг байна. Энэ одоо нэг үеийн хоёр гэгээтнүүд гарч иржээ. Тэнгэрийн сан дахилга, ариун сан, эзэн сан гэдэг одоо Чингисийн эзэн сангийн ерөөл гэдгийг хүртэл бурхны шашны тангууд үсгээр бичиж тэгтээ яг тэрэнд умаахан байхгүй шүү тийм ээ. Яг тэнгэрийн санаагаар тэнгэрийн үгээр хэлсэн ийм юм байсан. Тэгээс үлдэн энийг тэр шашны урсгалд нь зохицуулж авч үлдэхгүй бол устдчихад байсан учраас умаахмтай болгосон байна тийм ээ. Ариухан гэж монголоор орчуулагддаг. За ийм мэтэр ингээд ном судраа хүртэл тийшин шилжүүлж хувирсан юм шүү. Маш олон номнууд одоо Монголын ёс заншлын их тайлбар тол гэдэг номон дээр энэний тухай бол нэлээд ном судруудын товчоонууд байдаг шүү дээ. Ариун сан бузрыг арилгах сан тийм ээ. Хил амыг хариулах сан гэдэг юм уу. Тэгээд тэнгэрийн сан дахилга, хиймрийн сан дахилгууд гэдэг. Тэгээд цагаан шүхүрт хар цагаан хэлн амныг одоо хамгаалах энэ мэтийн юмнууд зөндөө байдаг. Монголын мэрэгд эцсүүд энийг тангуудын 30 хэдэн урсгалтай шажны тэр мухар сохор үзэлд ард түмнээ боолчилдог пиадалуудын шарын шажин гэдэг юмнаас хамгаалж авч үлдэхийн тулд энийг устгуулчихын тулд нөгөөх ном судраар нь дамжуулсан. Тэгэхээр энийг бол шарын ялуун дан дагаж урчилж мэдээ тосож бэлдээд тисэж магадаа гэсэн тэнгэрийн гэрээтэй тэрнийг биелүүлсэн. Гэх мэтээр явсан. За инхээр энэ ханш нэх гэдэг бол байгалийн үзэгдэл юм аа. Нэг шашны мухар сохор үзэл биш шүү.
Тийм учраас энийг сайн анхааралтай олж аваарай гэсэн үг тийм ээ. Тэгээ бидний өвгдөөц тэгж одоо шашнаар нь дамжуулж энийг авч үлдэхээс өөр зам байгаагүй. Бөөгийн юм гэвэл устгаж шатааж дуусгасан. Тэгвэл шашны юм гэхээр тэгвэл энэ манай шашинд үйлчлэх юм байна гэд авч үлдэж чадсан. Хамгийн сүүлийнх нь халуурсан дайнд буюу нялуу халуун шулуун дайн гэж хэлдэг. Халуурсан дайнд бол улайн тэгэхээр нь тосож үлдээд тэсэж магад гарахын тулд намын гишүүн болж иж тэсэж гарсан ийм төвхтэй юм. За тэгэхээр нөгөө чойчин бүртэнгүүд маань сүүлдээ нэг хэсэг нь зүхтаасан, нэг хэсэг нь бол хэлмэгдсэн, тийм ээ, ихэнх нь хэлмэгдсэн, устгагдсан шашин бол хар тамхитай ижлээ гэд үндэсний язгуур үзэл сэтгэлийг маань санааг маань өвлөгч, өв тээгчдийн маань буюу алтан уягийн язгуурыг бол ширхэгчлэн дараалан судалж байгаад тэгээд комментээр наваачиж устгасан юм байгаа шүү дээ, тийм ээ. За бид ийм цөвүүн цагийг тэсэж давж гарсан. Одоо харин мянгантай уучлагч, мянгантай өршөөгч бай гэж тэгжээж тэнгэр үзэл сэргийдэг юм шүү. Энэ бол энэ дэлхийн хүн төрлөختөн хайраар үлсэн. Тэгээд энэ байгалийн цэвдэг тийм ээ зэрлэг баягаар эзэмшиж одоо уул уур хай гэж тийм ээ. Ингэж одоо эзэмшээд ингээд дэлхийн ээжийнхэн төмөр махуудыг булчирхайн системийг нь хуус ороод идээд үндсэндээ дуусгах гэж байна. Тэгтэл Монгол руу ингээд дайрах юм бол ёстой нөгөө галуу юулах гэж манайхны бол жилийн 4 улирлыг энэ халуун дулаан далайн орнууд буюу экваторын бүслүү тэр эрс тис уур амьсгал үздэггүй улсуудад манай эрс тис уур амьсгалыг үзүүлнэ. Тэгэхээр энийг галуу юулах гэж Бурхны буддын гүн ухаанд хэлсэн байдаг тийм үү. За энэ тэгэхээр Монголын 4 улирал бол ерөөсөө л бидэнд зөөлөн галуу өгч тийм ээ. 4 галууыг юулж сольж ингэж бидний генетикийг болоод сүүн нэсийг дархлаатай болгосон юм. За энд бол энэ ханш нэх гэдэг үзэгдэл маш чухал зүйл байдаг юм. Энэ яадаг юм гэхээр газар ижи дэлхийн итүгэн дэлхийн ээжийн одоо экваторын бүслүүлээс хоошоо урагшаа 2 улирал 4 улирал солигддог тийм ээ. Тэгэхээр энэ бол хамгийн өндөрлөг, хамгийн хуурай, хамгийн хатуу ийм цаг ууртай энэ Монголын нутгийг одоогийн бидний энэ Монголын тэгш өндөрлөг нутгийг бидний өв дээдэс Тэнгэрийн зарилгаар сонгож авч үлдсэн шүү. Тэрнээс тансаг нөгөө бур салхитай бурхан бомбын оронч гэдэг юм уу тийм ээ. Сэр салхитай сэрүүн бомбын орон гэж нэрлэдэг. Энэ манай алтай бол тийм байсан байдаг. Эртний тэр нөгөө Пангея гэдгээс ахуулаад дэлхийн хуурай өндөрлөгийн магнайн байгаад байсан. Одоо хүнээр хэлэх юм бол тарих гавлан байгаад байсан гэсэн үг байхгүй юу? Дэлхийн ээж юм аа. За энэ учраас энэ нутгийг сонгож үлдсэн юм. Тэгэхээр энэ бол Тэнгэрийн сонголт болохоос Монголын хэн нэгэн хүслийн сонголт биш гэсэн үг тийм ээ. За ингээд энд яхаар зохицох дээр ханш нэх гэдэг үзэгдэл энэ дэлхийн ээж маань мөнгө цэвдэг өвөл хөлдөж яваад нөгөөх мөнгө цэвдэгээ зузаалж нөгөөх төвцөрт байдлыг хамгаалдаг яг энэ орой дээр бид амьдарч байдаг. Өвөл эдэр ёсын хүүтэн эхлэхийн өмнө тийм ээ. Намрын сүүл сар гээд өвлийн ихэнх сард нөгөө одоо лус унтна гэж шашнаар хэлдэг. Энэ үед бол лус унтнаа гэдэг нь усны бүх урсгалууд нэгэсэндээ ань тэгтээ мэдээж харзалдаг уснууд тийм ээ булаг аршаанууд байдаг. Тэр бол газрын гүнээс дулаанаараа сувг нь хаагдахгүйгээр нээгээд харзалж байдаг ийм уснууд бий. Тэрнээс бусдын ерөнхийдөө гол мөрнүүд бол далайн одоо нуур цөөрмүүд бол бүгд хөлддөг. Хөвсгөл манай хөвсгөл далаа ус далаа гэдэг ингээд ярий тийм ээ. Хөвсгөл нуур ус нуур маань бол хөлдөөд битүү мөс болж байгаа тийм үү. Яг энэтэй адилхан гол мөрнүүд бүгд хөлдөөд усны урсгал нь хамгийн нам үйлзэл нам урсгал дээр нь очих буюу нөгөөд газрын доогуур 2 метрээс доошогоо 2-4 метрийн доогуур хайрган дундуураа л урсаж байдаг. Энэ үедээ дотоод цэвэрлэгээ хийж байдаг. Нэгэсэндээ хөлөрхөө байждаг гэсэн хүнээр бол тийм ээ. Хөлсөн ингээд одоо зогсдог. Тэгжээж тэнцвэрт байдлаа авдаг юм байна. Ингэж байгаад одоо энэ ханш нэх гэдэг дээр одоо энэ жил бол 4 сарын 5-нд
сарны тооллын сарны хөдөлгөөн нарны хөдөлгөөн хоёроос маш их нөлөөлөлтэй. Тэгээд энэ манай ёс биш ээ гэж ярьдаг тийм ээ. Харин юм аа гэж ярьдаг улсууд минь бид дандаа одоо нөгөө 800-ны өмнө 300-ны өмнөх шиг бүгдээрээ нүүдэлч биш шүү. Тийм үү? Тийм учраас бидний энэ махбод бүгд өөрчлөгдсөн. Мөн үү 800-ны өмнөх байсан өвгдийнхэн дархлаа, өвгдийнхэн тэр энергийн хүч чадал бидэнд байхгүй шүү. 300 жилийн өмнөх байсан байхгүй шүү. Тэр байтхан 30 жилийн өмнө бидэнд байсан хүч чадал, энерги, хиймэр золбоо одоо байхгүй болчиход өвдөгнөөс өн дээш шалбарсан энергитэй, тийм ээ? Хиймэргүй болчиход яваад байна шүү дээ. Улаанбаатарт одоо доогоор авра оншилгоо гэдгээр тогтоож шүү дээ. Одоо нөгөө хиймэл оюун маань тэгтэл Улаанбаатарт буюу суурин соёл иргэншилд хөл тавхаа өвдөг шагаанаас доош энергийн биеийн торсын биеийн хямраагүй тийм хүм ингээд хөндийгээгүй хүн ховорхон болсон. Ийм учраас хан шинэхийг бид маш өндөр түвшинд зөв онлоор хэрэглэх ёстой. Мухар сохроор хэрэглэж болохгүй гэсэн үг шүү дээ, тийм ээ. За тэгэхээр хан шинэхийг бол одоо зүгээр нэг аав ээжийнхэн өгсдийнхээ тийм ээ цогцос оршоосон оршуулгын газар очих юм ойлгоод байдаг. Огт үгүй шүү. Энэ бол 3-5 жилийн дараа ээжийнхэн аавынхаа цогцосыг оршоосон, эмээ өвгөн оршоосон бол тэн дээр нь очиж газрын эдгээдэг л болохоос тэр хүн үйлдэл биш. Харин нөгөө суурин соёл иргэншлийнхэн одоо жишээ нь хятад үндэстэн гэхэд одоо жишээ нь өнөгийн шуламж гэдэг юм уу тийм ээ дорог солон энэ төр шүтдэг шүтэнэм болгодог хятадын бөөнөр мөн үү хятадын одоо тэр шашны янз бүрийн тэр бомбын шашны урсгал дагсан энэ одоо нөхдүүд боллоо нөгөө газраас язгууртай буюу итгүн дэлхийн ээжийн энэ хөрс шорооноос язгууртай сүнстэй учраас тэр хан шинэхийг тэр хүүрийн газар очиж хөгсөддийн оршуулсан газар очиж тэнд одоо идэ цагаад илгэж уйлж дуулж хуурдаж хувааж идэхийг хан шинэх үзэгдэл гэж ойлгодог. Энэ бол огт биш юм л да. Хан шинэхээр Монгол хүн яадаг юм гэхээр газрын хий тийм үү газрын мэдрэлийн ярам буюу газрын хий бүрэн нээгддэг өдөр байхгүй юу. За тэр нь бүр цаг хугацаатай байна тийм ээ. Одоо ичгсэд хөдлөн гэдээ хэлж байгаа шүү дээ. Тэгээд хан шинэх өдөр тийм ээ хаврын дунд сард хаврын ихэнх сард ичгсэд хөдөлдөг. Тийм үү хаврын ихэнх сар өнгөрөөд хаврын дунд сар эхлэнгүүт ичгсэд хөдөлдөг. Ингээд хан шинээдэг үзэгдэл. Энэ хооронд хан шинэхэд одоо жишээлх нь газрын гүнд ичсэн тийм ээ одоо нөгөө авгалтай өтнөөс авахуулаад шоргоолж хорхоо бүгд гисэж эргэж сэргэж амилж за зарим нэг нь бол одоо том амтан одоо зурм хулганаас зурмнаас авахуулаад тийм ээ тарав ичгсэд бол 3 сарын 4-5-ны үед ичгсэд хөдлөөд нэг 4-5 хоногийн дараа зарим нь 10 хоногийн дараа гарч ирдэг арга газрынх бол энэ бол хан шинэх биш харин бүх шоргоолж хорхойнууд хөдөлдөг нь хан шинэх өдөр байдаг. Тийм учраас хан шинэх өдөр төмөн амтан хоолно гэж нэг ёс бий. Энэ бол нөгөө төм бумаар нь амтан хоолно гэхээр хамгийн төм бумаараа байдаг амтан бол шоргоолж хүрэн шоргоолж тийм ээ одоо талын шоргоолж хар шоргоолж байдаг юм уу гарч ирээд маш их өлсдөг. Тийм ээ хамгийн шим багтсан тэм үе байхгүй юу. Тийм учраас тэр байгалийн амьтдаа тэжээх тэтгэх ийм тавьж өгдөг. Тэгэхдээ шоргоолжны үүрэн дээр элсэн жихэр аваачаад холжчихсан юм тавил та тэр амьтныг тэр чигээр нь үүрээр нь хөнөөж байгаа гэдгийг анхаарах ёстой юм. Яагаад гэвэл шоргоолж идсэн элсэн жихэр идсэн шоргоолж бие биенээ барьж идсээр угаад үүр нь хоосорсон байдаг юм шүү. Тийм учраас элсэн жихэр хийсэн тийм чихрийн хүчил хийсэн ийм юмыг шоргоолжны үүрэн дээр тавих бүр нүгэл болдог юм юм. Тэгэхээр хан шинэхтэр шоргоолжинд сайхан тос тийм ээ шар тосоор юм уу ургамлын тосоор юм уу багсарсан арвай гурил хэвэг за шар будаач гэдэг юм уу тийм ээ сайхан зөөлөн дэвтэйсэн тийм юм одоо тэр амтан авгалтай хорхой шоргоолжны үүрэн дээр тавьбал тэр ёстой төм бумаар нь хоолж буян болдог. Ийм инэрэл юм байхгүй юу тийм ээ. За ингэхээр хан шинэх өдөр мөн ганцхан тэр амтан хооллох биш юм. Хан шинэх өдөр бол таны хий судал газрын хий судалтай нэт холбогдох өдөр юм аа гэж ойлго. Тэгвэл мэдрэлийн ёрон ч маш эрчимтэй сэргийдэг юм. Тийм учраас тэр өдөр сайн сайхан бүхнийг хий. Сайн сайхан зүйлийг хийж бай гэсэн үг тийм ээ.
За таны дархлааны тунгалаг судас хамгийн хүчтэй нөгөөх сарны хөдөлгөөнөөс тийм ээ нар сарны хөдөлгөөнөөс сарны татал түрэлтээс нөгөө далайн татал түрэлтээс бүх уснууд задарч дээшээгээ нөгөө мөсөөн одоо ярж хайлж ингэж гарч ирдэг өдөр юм аа. За та нар хараарай ханш нэх өдөр бол бүх уснууд мөсөн хагараад урсах болно тийм ээ. Шажигнтал урсах болно. Ингээд энэс хойш шөндөө нэмэх градус руу орж эхэлнэ тийм үү. За ийм учраас яг энэ үед таны дотоод дархлааны системийн тунгалагч нь хязгааргүй ингүү болдог ийм учиртай юм аа. Энийг кристалл авратан болох гэж хэлээд байдаг тийм ээ. Тийм учраас ханш нэх өдөр муу муухайгаас ангижирч сайн сайхан бүхэн дэлгэрүүлэхийн тулд хамгийн их шимлэг бай. Хамгийн их дааварлаг бай, хамгийн их уурглаг бай гэсэн үг шүү дээ. Тэгээд амьтныг бол уургаар тэжээгээд бай, өөрөө дандаа сэтгэл ариун болгож даавраар өөрийг тэжээгээд бай. Тэхийг ханш нээх гэж байгаа юм баггүй юу? Ханш нээгднэ гэж хэлээд байна тийм ээ. Хамаг сайхан бүхэн нээгдэх өдөр юм шүү гэсэн үг баггүй юу? Ингээд эндээс хүн сайн сайхан явах тэр жилийнхээ энергийг тэтгэнэ гэсэн үг тийм ээ. Байгалаанд тэтгэхгүй бол та тэтгэгдэхгүй. Тийм учраас шоргоолж хооллохоос эхлээд байгалаанд тэтгэж байгаа юм. Энэ өдөр ургамлын үрийг тарьж болно, цацаж болно тийм ээ. За бас амьтны үрийг тарьж цацаж байгаа юм тийм үү. Эндээс эхлээд бүх байгалийн зэрлэг амьтад үр зүлцгаан гаргаж эхэлнэ. Харин хүний гарт байгаа 5 хошуу мал маань бол бүр өвлөөс зохиомл хэлтүүлэг юм уу тийм ээ. Одоо хуц ухнаа яаж зохируулж тавив, тэгээ эцэг малаа тавьж зохируулав гэдгээс хамааралтайгаар төлийн эд цаг юм ханш нэгдэх гэдэг бол тийм ээ. За ханш нэгдснээс хойш бол бод мал дандаа хээл одоо тийм ээ. Үнэ тугална, гүү унаглана, инг бутгална ийм байгаа тийм ээ. Бог малыг бол нөгөө хуцаа яаж тавьсан гэдгээр зохицуулчихж байгаа шүү дээ тийм ээ. Энэ бол бас малынхаа генетикт тохируулж хийж байгаа ийм үзэгдэл байсан. За ингэхээр ханш нээх өдөр гэдэг бол зүгээр нэг шашны мухар сохор үзэл биш ээ. Энэ бол цаанаа дэлхийн ээжийн бүх сувгаа нээж өгдөг өдөр. Тэр өдөр та өөрийнхөө бүх сувгийг яг дэлхийн ээжтэйг цуг нээж чадвал тэнгэр эцэгтэйг буюу сав ертөнц бүгдээрээ нээгдэхээр та саваа нэ. Тэгэхээр шим ертөнц эрчим энергийг чөлөөтэй өгнө гэсэн үг. За энэ өдөр тийм ээ. Хаврын ханш нээгдэх үед эмэгтэй хүн их шамрамтгай байдаг. Сав ертөнц учраас тийм ээ. Эмэгтэй хүн савнд нь хийж өгөхөд тэгээд янз бүрийн солиорл галзуурл ийм үзэгдлүүд их байдаг. Энэ нь Адамын синдром гэдгээс эхэлдэг тийм ээ. Хэн нэгнээс аврал халамж хүсэх өвчин гэдгээс эхэлдэг юм л та. Ингэхээр эмэгтэй хүн бол хавар их одоо синдром хөдөлмөртэй тийм байдаг тийм үү. За тэр чигээрээ одоо суурин соёл иргэншил бол тэр чигээрээ эрг эмгүүд юм болж байна. Хаврын синдром гэж тийм ээ. Одоо ингээд хөдлөхтөр нөгөө улс төрийн тэмцэл тийм ээ элдв янз бүрийн тийм дайн самуу гэдэг хүртэл юмд хүрэгдэг. Энэ бол сөрөг энергиэр хөгжөөд байгаа юм шүү. Тэгэхээр энэ нэг эерэг энерги болгохын тулд ханш нээх өдрийг дандаа буйны сайн сайхны үйл болгоод байсан юм шүү. Тэгэхээр яаж гэнэ үү? Буйны сайн сайхны үйл 10 цагаан буян гэдэг юм чинь хүн өөрийнх нь дотоод сэтгэлээс бал ялгаруулад тэр бал нь гормон тийм ээ. Эерэг дааврын гормон ялгаруулад тэр нь дандаа эерэг энерги мэдээлэл болоод цацарвал солиор биш харин жинхэнэ сэтгцийн эрүүл мэндийн сэргэлт буюу тэр галзуурл солиор хоёроос өөрийгөө хамгаалдаг өдөр гэсэн үг байхгүй юу? За дандаа буруу муу сэтгээд ингэж явсаар байгаа. Тэгээд солиордог, галзуурдаг синдром хөдөлдөг. Улс төрийн синдром бол маш их эрчимтэй хөдөлдөг. Ийм байгаад байгаа шүү дээ. За энэ буруу тэмцэл хийгээд ингэж байвал энэ ёстой мөхөд дуусна гэдгийг хэлсэн тийм ээ. Харин энд оюунаа цэвэр сэтгцэн цэвэр эрүүл байлгаж ээж тэгээд ажлыг гэвэл бөөрийн дээд булчирханаас за нөгөө бөөр бол бөөрийн дээд булчирхай гэдэг юм тийм ээ. Тэндээс адреналин, кортизол, альдостерон гэдэг дааврууд гардаг. Адреналин сөрөг төлөвт гарахаар адренохром болоод тэгээд алалцах, шулалцах тэр байгалийн ширэнгийн хуулийн энэ синдром эхэлждэг байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ эмэгтэй хүний сав руу газрын гүнээс
бүтэн өвөлжөнгөө таглаатай байсан хий судлууд нээгдээ тийм ээ. Энэ нөгөө шашнаар бол гүйдэл дайрлагтай газарч гэдэг юм уу тийм ээ. Ийм хэлээр хэлэгдээд байдаг. Газраас нөгөө дэлхийн ээжийн маань амьсгал 1 жилээр тоологдож байгаа гэсэн үг тийм ээ. Намар зун намаржинга сорсор байгаад одоо намар ургамал бүх шимээ үндэс рүүгээ өгж явахад эрчүүдийн синдром их хөдөлмөртэй байдаг шүү дээ тийм ээ. Эрчүүдийн синдром их хөдөлмөртэй байдаг. Энэ бол яаж байгаа вэ? Өөрөө тийм ээ шим ертөнц учраас доош нь бүх юмаа өгтөр буюу нөгөө дэлхийн нөгөө халуун магма гэдэг юм чинь нөгөө сансар автор угаас асж байгаа илч энергийн авахын тулд дэлхийн ээж маань ийм амьсгал авж идэг үед нь эр хүний синдром их хөдөлдөг гэсэн үг. Тэгээд бүх ургамлууд яадаг байх нь үрээ цэцгэн дэлгэрээд үрэн боловсроод үрээн хаяад тэгээд ишээрийн дамжуулаад шивэн доош нь өгтөр нөгөө дэлхийн ээжийн дархлааны тунгалаг судас болдог газрын гүнд байгаа ус руу бүх шимэн нь очоод тэгээд намрын зуны адагсар намрын ихэнх сарын үед одоо нөгөө арш юун дээр бол энэ шашны сарны тооллын календар дээр бол усанд эрийнхи орох гэж байдаг юм тийм ээ. Усанд эрийнхи орох гэж. За энэ 7 сар бидний наадамны үеэр бол усанд багшаг орно гэж тийм ээ. Усанд хамгийн хортой, хамгийн бохир үе шүү. Энэ ханш нэгдэхээр нөгөө ус нь дээшээ оргилж эхэлж байгаа. Тэгээд яах вэ? Бидний тарьсан ялгцыг тэнд цэвэрлж хайчаад тэгээд шүүх тунгаах газрын шүүж тунгаа цэвэрлчихэд буцаагаад шахаж байгаа үе нь бол хамгийн бохир устай үе гэсэн үг тийм ээ. Ус тийм ээ дэлхийн ээжийн маань тунгалаг судсан бохирдоод тэрнийг доороо аваачиж шингээгээд тэрнийг цааш нь татаж аваачаад магмаг асаадаг буюу нүүрс төгчийн молекулыг асаадаг энэ үе. Тэгэхээр энэнийг одоо голдролыг алдуулсан суурин соёлын гэрчлэгийг огт мэдэхгүй. Тийм учраас ханш нэх гэдэг үзэгдлээр энийг засаг тохиноолохыг хийж байна. Хавар. За тэгвэл намар усанд эрийнхи орно гэж нөгөө ургамлын чинь үр шим бүгд боловсраад үрээн ингээд сайхан цацаад хаяад хойтон жилийнхэн дараа төрлийнхэн ургалтыг бэлтчихэнгүүтээ нөгөө хамаг шим чинь нарны эрчим, сарны эрчим гэж хэлж байгаа. Сансрын эрчмээр тэтгэгдэж байгаа тэр шим ургамлын ишээрэн дамжаад үндэс рүү ороод усан дотор ороод аршаан болдог. Аршаан нь үхэр сар хүртэл ус аршаан байдаг. Тэгээд ханш нэгдэхээс эхлээд юу тийм ээ тэр усны хор ордог гэдэг хүртэл бүх нөгөө хорыг чинь ургамал цэвэрлж идэг байхгүй тийм ээ. Татаж авцраад ургамал цэвэрлээд хүчилтөрөгч болгож гаргаад тэгээд устгагчийн атом молекулыг ариун чанарт буюу нөгөө чандам нэрднийг цэвэрлээд агаар мандлыг мань цэвэрлж өгöd тэгээд ус үргэн гүйцэтгээд дараа нь яах вэ? Эргүүлээд шимэн авч эхэлдэг. Ургамлаас шимэн авч эхлээд аршаан болдог цаг нь намрын усанд эрийнхи орох цаг юм. Тийм ээ. Шашин календарууд бол ингэж байгаа эрийнхи орно гэж. Тэр үед монголчууд аршаанаа уудаг. Нөгөө эрчүүд чинь синдромонд дарахын тулд нутгийнхаа аршааныг уудаг байсан. За эмэгтэй хүн бол хаврын синдром эхлэхэд яах нь вэ? Дэлхийн ээж маань халуун магмагаан хадгалж өвөлжөнгөө нөгөө магма 17-оос 22 мянган хэмийн халуунд буцалж байгаа халуун лав маань одоо яах вэ тийм ээ 365 хоногийн одоо тэр идэр юусын хүйтэн буюу өвлийн ёст ингэж өөрийг халуунаа хадгалж байж байгаад бидний хөлдөөгд түмэн хасаг 20-3 мянган хэмийн хүүтэнд хүргэлгүйгээр биднийг тийм ээ нарны цацрагтай хамжиж байгаад дэлхийн доороос гарч байгаа халуун элчин биднийг амьдруулж нэг юм 40-50 градусаас хэвтрүүлэхгүй ингэж дулаан хүйтнийг нь зохицуулж байж байгаа. Тэгээд хөөрхий сүлд нь нөгөө дэлхийн ээж маань яах вэ тийм ээ хавар болохоор нөгөө амьсгалаа үлээж байгаа үе юм. Энэ нөгөө ханш нэгтгэхэр эхлэх байгаа юм. Тэгээд нөгөө дэлхийн ээж маань мэдрэлийн системийн хий судлууд ингээд нэгдээд дээшээ оргиж байхад нь нүүрс төрөгчийн нөгөө молекулууд тийм ээ хийгэн дээшээ нүүрс төрөгчийн эсэл гэдэг юм а дээш нь гаргаж байхад нь эмэгтэй хүн их сөвтөмтгөө савнд нь хий хуралдамтгай тэгээд синдром нь их хөдлөгдгөө байдаг юм а гэсэн үг. Ханш нэгдэх гэдэг үгтэл чинь ийм юм байдаг юм а цаанаа ийм философтой юм шүү. Тэгээд шашны мухар хор үзэл бидний одоо өвөг дэдсийн ёс заншил биш гэдэг энэ мунхаглалаас бид салах хэрэгтэй. Эн чинь байгалийн хуулийг дагдаг. Тэгэд яг нөгөө шашнаар болохоор ханш нэг гэдгийг одоо тэр нөгөө ёс заншил гэдэг ингэсэн чинь
шашин энэнийг ингэж тайлбарлаж өгч тийм үү одоо лам багш нар минь ингэж тайлбарлаж өгч чадаагүй учраас ханш нэхийг одоо үзэл онлын дайн хийгээд энэ шарын шашны бурхны шашны мухар сохор үзэл энийг хай манай тэнгэр үзлийн юм биш гэх гээд ийм үзэл онлын дайн хийгээд байна шүү гэдгийг хэлэх гээд байгаа юм тийм ээ. За ингээд ханш нэхэр яадаг байх нь вэ? Энд эмэгтэй хүн хаа хамаагүй янз бүрийн газараар орой үчээрч гэдэг юм уу тийм ээ. Янз бүрийн газараа гүйж болохгүй, уул овоон дээр гарч болохгүй. Нөгөө хий доороос нь оригж байгаа учраас уруугаан харсан алтан сав буюу эмэгтэй хүний хөх нуруутын генетикийг тийм ээ яс цусны цэвэр ариуныг хадгалах ёстой. Охид өмсгийн алтан савыг нандин цэвэр ариунаар нь хадгалж бай гэж алтан дээдгэрээ мон гэрээндээ тэнгэр үзэлдээ хэлсэн байдаг. Тийм учраас тэр сав руугаан янз бүрийн хий бөө зохиулчаарай. Муу энергитэй тэр нэг газрын одоо хөрсний бохирдол гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Тэндээс ундарч байгаа тэр энергиээс сайн хамгаалаарай. Доороосоо битгий дараарай. Хаврын салхи хавирга нэвт гэж хэлээд байдаг шүү тийм ээ. Тэгээд нэг дулаан орлоо гэж гэмдэж эндэж явж хагаад тэр хий судлын бохир хийнд зохиулаад савндаа баахан хий хураагаад тэгээд тэр нь савны элдв өвчний учир шалтгаан болдог шүү. Лусын хорлол гэж хэлээд байгаа шүү тийм ээ. Энэ лусын хорлол болдог шүү. Тэгээд энэ усанд янз бүрийн бохир юм хийх бай. Тэрнээс болж эр эмгүү бас их бохирдоод байдаг шүү. Ус дэлгэрээд гараад ирэхээр тэр усаан хаа явсан газраа аршаан болог ерөөгөө духандаа хүргээ тийм ээ. Дух маганаандаа хүргчээ. Тэгээд амсаад ингээд ариусгаж ерөөгөд мордож байгаараа тэр чинь 570 мянган санах хойтой 480 мянган мэдээлэл боловсруул хавтантай юм шүү. Гэртээ усаан савтай усаан тавьж чад тэрний хэн дэргэд баахан зүхэл хараал битгий хилээд байгаараа тэгвэл тэрний чинь нөгөө усны атом молекул нь энэ агаар мандалд байж байгаа шүү. Тэгээд эргээд тэрнийг нь та ууж байгаа шүү тийм ээ. Нөгөө усаа ингээд аягаар угаагүй ч гэсэн усны атом молекулаар нөгөө хөлдрөх тийм ээ. Чийгшил гэдэг юм аа. Нөгөө яаж яах вэ тийм ээ. Ханш нэхийн үед бол хамгийн их уурашилтай цаг эхэлж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд тэр чийгшлийг өхийн тулд өргөл сацулаан сайн өргөөд байгаараа тэгвэл хүн болгон сэтгэлээсээ шингээсэн сайхан мэдээлэл энерги усны атом молекул буюу чамдам эрдэнэтэнд шингээсэн, зэндэм эрдэнэтэнд шингээсэн тэр мэдээлэл шингээсэн сацулыг сайн өргөөд бай. Тэгтэн ус өргөдөггүй тийм ээ. Сүү өргөдөг шүү тийм ээ. Цай өргөдөг шүү. Сацулаан сайн өргөөд энэ ханш нээхэд гаднаа зогсчиход тэнд одоо заавал очиж тэр уул усанд гарах юм биш тийм ээ. Одоо хорхоо шавж хоолол чадж байгаа бол зөв хооллоор буруу хооллоод баахан илсэн чихэр аваачиж асах юм бол та асар том муман амтныг хөнөөх аюул хийчээд ирж байгаа гэж ойлгоо. Тэгвэл танд ёстой лусын хорлол нэхэл гэдэг юм тэр. За ингээд би ерөөсөө лус хорлоог юм да гэдэг тийм ээ. Шоргоолжны үүдэн дээр илсэн чихэр аваачаад цацсан бол танд маш том лусын хорлол ирж байгаа тэр гэж ухаарах хэрэгтэй юм тийм үү? Тэгээд нөгөөтг чинь шоргоолжны альдгид гэдэг юм нь эсдэгчээд ирэхтэйгэн нөгөөх уур амг ихтэй болоод тэгээд бие биенээ үр зулцгаан ижил нөхтөө эдсээр байгаа тэгээд дуусчихдаг. Ийм аюултай байдаг юм шүү дээ. За энийг бидний өвгдөөс мэддэг байсан. Одоо миний ээж бол хээ хүүхэд минь шоргоолжны үүрэн дээр ээдтэй илсэн чихэртэй юм тавьж болохгүй шүү. Ёстой том нүгэл шүү гэдэг. Ингэж бид нэр сургадаг байсан. Илсэн чихэртэй юм бид тавьдаггүй. Харин сайхан тосоор замбай зураад тэгээд тавьчих дээр нөгөө өлсөж гарч ирж байгаа чинь ёстой нэг хөө хачин сайхан хоол байна гэдэг. Тэгээд нөгөөтхийг идээд өл залгаж аваад ингээд тэр яах вэ? Нөгөө шоргоолжны амьдрал тэр авгалдаа одоо шавжны амьдрал чинь зөв зэгцтэй сайхан явдаг байхгүй юу? Энийг хүүхдүүдэд зөв хэлж өгдөг. Ёс заншлаа мэдэхгүй болоод тэгээд мэдхгүй дэн хүн дайсан байдаг тийм ээ. Мэдхгүйгээсээ хүн айдаг шүү. Тийм учраас энийг маш сайн мэдэж ингэж одоо ядглаад энэ ханш нээхээс өмнө шоргоолжид чихэр өгч болдгоо байна гэдгийг хүүхдүүдтэй тэр залуучуудаа сайн хэлж өгөөрэй. Ийм учиртай юм байна шүү гэдгийг тийм ээ. Тэгээ ханш нээхээр ийм юм байна шүү гэдгийг сайн хэлж өгөөрэй гэж бид энэ 4 сарын 5-нд буюу хаврын адаг сарын шинийн 4-нд ханш нээ тэр өдрийн өмнө энэ лайв зориуд хийж байгаа юм шүү. За тэгээд нөгөө сэтгэл муутан гэж нэг үг юм тийм ээ.
Муу сэтгэлд эмэгтэй хүн бол тэр синдром хөдлөх нь их байдаг юм шүү. Тийм учраас сэтгэлээ ариусгаж сайхан болгоорой. Тэгэхгүй бол хаврын синдром хэцүү шүү. Тийм ээ. Энэ мэтэрэл та бүхэнд энийг дуулгах гэж хийж байгаа юм. За ингээд энэ хүргээд би яриагаа өндөрлөе. Ерөнхийдөө ойлгомжтой байх. Асуулт байвал хариулъя. За яг үнэ. Өөрийг нь таниагүй хүн байгалыг танихгүй л байхгүй. Байгаль ээж гэдэг бол яг таны үр хүүхэдтэй, миний аав ээжтэй, таны биетэй адилхан юм шүү. Та бол бичил байгаль юм, та бол бичил сансар юм. Тэр байтугай тийм ээ. Тэрнийг сайн мэдчих хэрэгтэй. За, өөр асуулт байвал хариулъя. За, зүйтэй. Эмэгтэй хүүхдийн унган усыг бол сэвлэг гэж нэрлэж байгаа юм тийм ээ. Сэвийг нэрлэж үргээж өгдөг юм ёстой. Ягаад тэгэхээр нөгөө сав ертөнц учраас цэцэг дэлгэрхээр охин хүүхдийн сэвлэгийг үргээхтэр маш сайхан цэвэр сайхан ургадаг билэгдэлтэй юм. Тийм учраас эмэгтэй хүүхдийн сэвлэгийг тийм ээ охтын сэвлэгийг хавар цэцэг одоо яргуу дэлгэрснээс хойш үргэх их сайн гэж байдаг юм. Эр хүүхдийнхийг бол нөгөө шим ертөнц нөгөө доошогоо шим үндэс рүүгээ бууж яхад эр хүүхдийн намрын одоо нөгөө унаг тамглах гэдгээр эхлүүл гэсэн үг тийм ээ. Эмэгтэй хүүхдийг бол гүүн зэлд таад унгаан бариад нөгөө цэгэнд цад тэгээд одоо ингээд нөгөө эхэлдэг. Яг тэр үеэс эмэгтэй хүүхдийн сэвлэгийг үргэх их сайн байдаг. Ягаад гэвэл нөгөө үс нь эрүүл саруул урган, үс нь эрүүл саруул ургуул сэрэмсэр гэдэг мэдрэхүйд маш сайн ажиллана. Энэ нь бол зөм бэлэг маш өндөртэй байна. 12 зөм бэлэг ажилуулдаг юм байна. Тэрний хүн 9 мэдрэхүй ажилуулдаг юм байна. Тэрний 9 дахь мэдрэхүйн сэрэмсрийн мэдрэхүй гэж нэрлэдэг байгаа. Энэ бол сүүн эсийн буюу сүнсний мэдрэхүй байдаг. Энийг нь алдуулах юм бол зөм бэлэг нь тасардаг юм байна. Тэгээ энийг бол бидний үед хүүхэд байхад энэ ёс юм бэ. Оросын коминтерны школын үед бол бид нар эвлийн гишүүн болтлоо ус халимаг ургуулдаггүй байл эрэгтэй хүүхдийг тэгж зөм бэлгийн дасалж байсан гэсэн үг шүү дээ тийм ээ. Ийм юм байгаа. Тийм учраас зөм бэлгийн таслахгүй тулд энийг хавар намар хоёрт эр хүүхдийг ингэж хийдэг юм. За ингээд сэвлэг үргээхийн тулд заавал зулай дээр нь эрхий дарам тийм ээ их бишээ эрхий дарам яг энэ зулай орой дээр цомбогулж яхаа гэж байдаг юм. Тэрний хууханд орно байгаа. Тэрний орой дээр нь нөгөө сэрэмсрийг дэтгдэг тестостерон, эстроген, андроген гэдэг. Тэгээд бусад бүх дааврын нэгдэл хамгийн одоо хүчтэй сэрэмсрийг ажилуулдаг нь бол эмэгтэй хүүхдийн эстроген тийм ээ. Эр хүүхдийн андроген. Тэгээд тестостерон гэж нөгөө өндөгөвч төмсгний дааврууд. Эмэгтэй хүүхдийн өндөгөвчнөөс бол маш бага хэмжээгээр ялгардаг тестостерон. Тэгээд эстроген гэж давмгай ялгардаг юм байна. Эмэгтэй хүүхдийн эстроген гэж эм хүнийхийг эстроген гэж хэлдэг нэ гэсэн үг шүү дээ. Энийг нь сэрэмсэр тасалдаггүй гормон тэр байдгийг. Тэгээд тэр сэрэмсрийг эстрогенээр тэжээгээд байх тэр хүүхдийн сэрэмсрийг таслахын тулд заавал сэвлэг дахийг үргэхтэй зулай дээр нь тэр хүрдэн дээр нь нэг хуруу эрхийн хуруу дармаар эцгийн эрхийн хуруу дармаар газар ус үлдээгээд тэрнийг нарийнхан сайхан сүлжээд үзүүр дээр нэмэгтэй хүүхдийн бол сэвлэгнийх нь унган сэвлэгийг нь сэрэмсрийг хамгаалж үлдэх гэдэг шүү. Тэгээд тэрнийх нь үзүүр дээр сайхан одоо мянцсан торгон зөвлөлт зүүж өгöd тэгээд бус тусыг авдаг тийм ээ сэвлэгийг үргээхэд эр хүүхдийн бол сур зүүж өгöd нөгөө эр хар сур гэж тийм ээ нарийн сур зүүж өгöd ингээд энэ гоо зөвсөлтэй үзэгсэн төгс үнэр ангилан байх бэлэгдлийг нь хүүхдийн үнэр хичнээн тансаг байдаг үлээ өсөх тусмаа одоо эм аль нэг хүний үнэр өсөх тусмаа муухай болоод байдаг нь гормон нь сөрөг болоод байгаа хэлбэр байдгийг
Тэгээд өмнөр ангиллан хүртэл байх тэрний хадгалахын тулд сэвлэг дайхнаас заавал унган сүлдээдэг. Бус төс нь ургаад сорн сайхан суугаад ирэхээр нь эрүүл сайхан сортой болоод ургаад ирэхээр нөгөө сэвлэг дайхны унган үсийг тэнцвүүлж аваад тэгээд сэвлэг дайхын аав ээж нь хадгалдаг юм уламжлалтай байсан юм аа. За. Байшингийн суур хизээ тавих вэ гэж байна. За энэ бол тэгэл нөгөө ханш нээснээс хоош тавьж болдог тийм ээ. Тэгэхдээ байшингийн суур тавихын тулд газар гиснээс хойш л тавиад эхэлнэ гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм үү. За тэгэхдээ бас мэдээж хамгаалалт хийж тэр одоо хий судал газар шинжинэ гэж байдаг юм л да. Газар шинжээч гэж тийм ээ. Газарч зөн гэж байдаг юм. Тэр нь ажилгүй болох тэр одоо суурин соёл иргэншилт болол суур хамаагүй ухаж угаал тавьчихдаг болсон. Тэгэхээр тэрнийхэн өр төлөөсийг төлөхийн тулд 9 эрдэнийн бэлэгдэл тийм үү 9 эрдэн шүү бэлэгдэл нь тэр орлуулагч нь биш 9 эрдэн заавал байшингийнхаа суурин дор хийж тавьдаг тийм ээ. Тэр нь социализм үед бол цай хадаг энтергээд ингээд тавьдаг байлаа. Тэр нь хуучин эртний ёсоор бол 9 эрдэн савнд хийгээд тэгээд байшингийнхаа суурин дор хийчихдэр тэр нөгөө газрыг хөндсөн гэмээ цайлгаж идэг тийм ээ. Одоо өршөөгөрөө итгэн газар ич юм би энд одоо нэг байшин саван барих гэсэн юм аа гэдэг ингээд тэгээд сууринд нь 9 эрдэн одоо нөгөө бомб гэж хэлээд байгаа шүү дээ тийм ээ. Тэр хятадаас ирсэн шавар бомб биш шүү. 9 эрдэн гэхээр тэр чинь одоо зис бомбонд юм уу тийм ээ зис бомбонд зис аяганд ч юм уу ингээд 9 эрдэн хийж тавьдаг уламжлалтай байсан юм. Энийг овоондар дарддаг байсан. Энэ нь бол газар санаатай үгүй санамсраггүй хөндсөн болвол энийхээ төлөөсийг төлөх гэж дүн дэлхийн ээжтэй мөгдөг. Тэгээд тэр нь газрын гүнөөг нь татаад яваад усны атом молекулыг буюу усыг ариун чанарт байлгадаг нь 9 эрдэнэ юм л та тэгж хийдэг байсан. Одоо 9 эрдэнэ ёсуулангийн хийгсэн үг шиг олдоц муутай үнэхтэй. Тийм учраас тэрнийг орлуулдаг Дүнхрийн хот мандал байгуулдаг. Дүнхрийн дацантай сүм хийдтэй газар бол Дүнхрийн хот мандал элдв янз бүрийн Дүнхэр гэдэг нь дээд хот мандал нь олон хот мандлуудыг байгуулдаг. Лусын хот мандалч гэдэг юм уу тийм ээ. Луванжлбын хот мандалч гэдэг юм одоо тэгж байгуулдаг байх. Тэр хот мандлууд нь бол одоо бурхны шишинтэй мэрэгдүүд бол сайн мэдж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ хот мандлуудын үрдэс шороо байхгүй нөгөө 9 эрдэнэ болоод бусад эрдэнийн чулуунуудаар ус төрүүлэгч чулуу бол ус төрүүлэгч харин нөгөө төмрийн эрдэнүүд бол усыг ионжуулагч буюу ус төрөгчийн атом молекулыг дандаа эрдэс ус буюу нүүрс ус гэж тэр нөгөө хүчил шүлт хоёрын тэнцвэрт байдлыг нь маш сайн хангаж өгч нь бол чулууны эрдэнүүд байдаг юм. Тэгээд төмрийн эрдэнүүд нөгөө алт мөнгө ган хүрэл гэсэн дөрвөн эрдэнэ байгаа шүү дээ. Тэгээд энэ бүгдийг орлуулсан тэр одоо хот мандлуудын үрдэс байгаа шүү дээ. Тэр үрдэсний нэг ширхэг нь цэн алтны үнэтэй тэнцүү гэдэг. За ингээд энийг одоо ашиг хонжоо хайгчид элдв янз бүрийн хол худлаа юм хийчих вэ. Яг тэр Дүнхрийн дацантай газраас Дүнхрийн дацангийн тэр хот мандлын мөнгө үсгийн дэлхийн бэлэгдэл болгож тэрнийг сүүлд нь маш тансаг хот мандал байгуулчаад тэгээд тэрнийг хурааж аваад холиод утгасан байдаг. Утгасан солонгорсон өнгөтэй тийм маш нунтаг цагаан биш нунтаг одоо илсэн жихэр давс шиг юм нунтаг үрдэснүүд байгаа шүү. Тэрний нэг ширхэг үрдсэн цэн алтны үнэтэй тэнцтэл номын одоо хишиг шүн шиг авшиг шингэсэн байдгаа гэж мэрэгдийн одоо хүчээр одоо номын одоо авшигаар байгуулсан энэнийг өргөж гэж болдог. Тэрнийг одоо байшингийнхаа суурьнд өргөж болно. Тэгээд лус эзгүй өдөр байшингийн суурайнд тавьж байгаарай гэсэн үг шүү. Тийм ээ. Лус буусан бутсан гэж байдаг шүү дээ. Тэр өдөр бол газар хөндөөхөд цээртэй байдаг. Хэрвээ хөндвөл тэр 9 эрдэнэ сайн өргөөрэй гэсэн үг. За ингээд заавал 9 эрднийг өргөд байх юм биш. Орлсон эрдэнэ бол худлаа шүү. Тэр ус цэвэрлдэггүй. Тийм учраас тэгээд энэ төлцөнгийн элэс гэж хэлээд байдаг. Тэрнээс өргөчих юм бол их сайн байдаг юм аа гэсэн үг. За дараагийнх нь асуулт энэ хүүхэд эцэг гэхээр инк хоёр. За байлгүй яах. Эцэг гэхээ санаж битгэрнэ гэдэг бол одоо хүүхдийн бол туйлын их хэцүү
өвчин юм шүү дээ. Тэгээд их битгэрсэн хүүхэд илгэндээ усан битгэхтэй болно гэж тийм ээ. Битэг гэдэг чинь тийм юм хэлээд байгаа. Нэгсэндээ одоо тэрнийг бол чулуун битгийн цирроз гэж нэрлэдэг байгаа тийм ээ. Илгэний хавдар гэж нэрлээ. Хорт хавдар болчихжээ гэд хэлээд идэг. Илгэний битэг гэдэг өвчин шүү дээ тийм ээ. Энэ бол маш их санаж ганцарснаас болдгоо шүү. Тийм учраас санаж ганцруулахгүй байхын тулд эцэг их хүүхдтэйгээ байнгын холбоотой байх, хүн холбоотой гэж тийм ээ. Тэгэхээр хүүхдээ бол одоо хол сууж байгаа бол одоо магадгүй солонгост очиод ажил хийж байгаа, харьд очиод ажил хийж байгаа хүүхэд нь энд одоо ээж аав дээр нь эмээ өвөө дээр нь байгаа бол хүүгээр нь сайн домнуулж байх хэрэгтэй юм тийм ээ. Ээжийн савнаас олсон хүй гэдэг чинь тэрнийг одоо хянагаадаг юм тийм ээ. За тэр хүүхдийн бол хүй дарсан чулууч гэж хэлдэг тийм ээ. Унсан газрын чулуу гэдэг нөгөө хүүхдээ угаахтаа ялах нэраа байхад нь угаахтаа тавганд нэг чулуу наагаад ингээд авчдаг байсан. Тэгээд сануул домнож өгөөж одоо чинь хүний нутагт явж байгаа хүүхэд бол нутгийн санахтаа чулуугаараа хөлийнхэн улан тавьж исэн тэр чулуугаараа элэг зүрхэн дээр тавьж домндог юм байгаа. Хүүхдээ одоо жоохон торимцсон хойно хол явж байгаа эцэг эхчүүд бол сэвлэгийг авч явдаг ийм ч ёс байдаг. Даахыг авч явдаг. Тэгээд хүүхдээ нөгөө сэвлэг даахыг үнэрлээд ингээд хүүхдээ одоо сансан хүүхдийн сэтгэлийг идэвхэх энэ бол нөгөө торсоор мэдээлэлээр дамжиж ингэж хүүхдээ илгийн дандаа дэвчээж байдаг юм байгаа юм. Одоо тэгтээ энэ нөгөө энэ цахим ертөнцийн одоо ашигтай тал бол энэ байгаа шүү дээ. Бид нөгөө нүрээ хараад хүүхдүүдтэйгээ байна ингэж харилцаж явах хэрэгтэй хол байгаа бол тэгвэл хүүхэд бэтгэрх нь баг шүү. Ээжтэйгээ цуг байгаа юм шиг, аавтайгаа цуг байгаа юм шиг ингэж байна гэсэн үг тийм ээ. За цэвэр ус нэг ёсондоо энэ ч одоо бас болох юм л да. Аршаан авч очоод тийм ээ, цэвэр аршаан авч очоод гэхдээ энэ минерал нэ тэгээд био эсн амьд ус юм шүү дээ тийм ээ. Авч очоод бохирдсон усанд хийгээд аршаан болог гэж болно. Гэхдээ энэ дотор тэр төлцөнгийн зай хийгээд тэгээд урсгах тэр дээд сая юм байхгүй юу? Төлцөнгийн элс гэж хэлдэг. Тэрнийг хийгээд урсгал их сайн юм. Цэвэр ус хийнэ гэдэг бол яах вэ? Хүн сэтгэлээрийн дандаа усыг цэвэрлдэг тийм чадвартай юм байхгүй юу? Тэр нь усны атом хоёр атом нийлээд хүчилтэрэгч нэг атомтай чандам нь эрдэнэ болох дээрээ H2O шүү дээ тийм ээ. Тэгтэл тэр бол 570 мянган санах хойтой 480 мянган мэдээлэл хавтантай байна гэж байна ш. Мэдээлэл боловсруулдаг хавтантай байна. Тэгэхээр нөгөө усаа ерөөж байгаа авчи хийчих. Одоо хижиг дахал арилаасаа гэдэг тийм ээ. Сайхан ерөөл хэлээд усыг маш их сайхан ерөөж жоод уунгууд хүний бохир имийг бүр хөөгд гаргадаг ийм имчилгээгч хүртэл одоо манай эндокринологийн шинжилгээ ухааны доктор хүн лавга доктор гэж байсан. Тэр энэгээр одоо усаар хүн имчилдэг ийм имийг хүртэл хийж байсан. За яах вэ? Тэгээд сүүлдээ энэ бол нэг жоохон буруу ойлголт энийг зөв тайлж чадаагүйгээс болоод бас янз бүрийн антитын хил амнаас муу хүмүүсийн хил амнаас болоод энэ хаагдж байсан. Тэгээд тэр яах вэ гэхээр нэгэнтээ одоо өвчнөд эзлэгдээд яалтч байхгүй буцаж сэргэхийн аргагүй болцсон хүндээ тэрнийг уулахаар их өвдөж шаналж зовхгүйгээр хурдан амарчдаг байхгүй юу. Тэгтэл энэ бол сүнсний чөлөөлөлт. Тэгсэн чинь аршаан уулгад байсан хүнийг одоо ус уулгаж хагаад аавын маань хүлчлээ гэдэг зарах шүүх болоод тэгээд тэр лавга докторыг хийж ирсэн маш сайхан ирээдүйтэй юмыг хүртэл хаалгаж байсан түүх байдаг. За энэ бурхан болсон аав ээжийн газар дээр хизээ очих ёстой вэ? Юу авч очих ёстой вэ? За бурхан болсон аав ээжийн газар дээр ерөөсөө тэр газрыг нь эдгэх гэж очдог ёстой юм шүү. Тэрнээс аав ээжийн сүнс тэнгэрт байгаа. Харин цогцос нь тэнд мөнгө хүсийн орчлонгийн бүтээл учраас газар дэлхийн ээжтэй маш хурдан шингэж цэвэр ариун болох ёстой юм. Тэгэхээр тэрнийг цэвэр ариун болгохын тулд газар нь ингээд өмрөөд цоорцсон байвал тэрний сайхан эдгээж сайхан бор шороотой очоод тэрний сайхан эдгээж угаад тэгээд энд ерөөсөө ургамлын үр хамгийн дээд сайн одоо нөгөө амуу будаа тийм ээ арвай будаа ургадаг будаа нь шүү тийм ээ ургадаг будаа аваачаад өргөчих. Тэгээд тэрний чинь амтан хорхоо шавж нэдэн тийм ээ тэр нь яг нөгөө ээж аавын цогцсыг идэхгүй хорхоо шавж тийм ээ нөгөө амттай шимттэй имийг идэх гэсэн үг шүү дээ тийм үү. Нэгдүгээр одоо юу нь бол санааны юм.
Тэгээд хангаад ирэхэд нь сүү өргөчөөрэ, цай өргөчөөрэ тэнд харин эдэж ууж хуваадаг юм биш шүү. Ягаад гэвэл тэнд одоо бол эртний нүүдэлчний соёлд байхдаа энд нэг ээжигийн аав аяга хөдөөлүүлчихсэн. Тэр тэгээд 3 жилийн дараа 6 жилийн дараа тэр байтхан ил тавьдаг байсан. Газарт нь ингээд шингээсэн байвал 3 6 жилийн дараа нэг том үнэтэй зайтай авсанд ч хийдэггүй байсан. Зүгээр ингээд одоо даавуугаар ороогоод юм уу эсхийгээр ороогоод хийчихээр 6 жилийн дараа тэр одоо яг үндсэндээ илжирч муудах юм үзэгдлүүд нь бүгд дуусаад тэгээд цэвэр байгаль руугаа шингэж эхэлдэг тийм ээ. Орхоо шавж идэхдээ буруу ч юм биш л дээ. Зүгээр хамгийн сайн юмд идэвхэх нь бол нөгөө тасын дуудлага гэж одоо тийм ээ. Тэр шувуу маш хурдан цэвэрлэх бол нөгөө сүнсэн дагаад асуурыг гарч буюу асуургаас цааш тэнгэр чөлөөлөгдөг гэдэг учраас ийм ёс хүртэл байсан байдгийг. За ингээд ханш нээх өдрөөс хойш аав ээжийн газрыг очиж идгээж болно. Дандаа ханш нээх өдөр очиод байдаг бас нэг уламжлал байгаад байгаа. Аавын газар бол 6 жилээс цааш болж ээж очдог гэж идэг. Тийм ээ ээжийн 5 жил 6 жил гэж ярьдаг. Ээжийн газар 3 жил 5 жилээс цааш очдог гэж тэр нэг газрын л эдгэх гэж очдог болохоос тэгээд тэр нь яах юм бэ? Сайхан ургамлын үр маш баялаг ургамлын үр тарьчихж болно. Тэгээд тэр нь ургаад ирэх дээрээ тэр газар ижи маань баярлна гэсэн үг тийм ээ. Тэгээд тэрний чинь аваачиж оршихтой хүртэл гуйж иж авдаг ш бид нар аав ээжийг минь орших халга дарман газар өгөөч гэж гуйж ингэж тийм ээ. Ёс үлдчихэж авдаг. Тэгээд тэрнийг л эдгээж байгаа юм шиг. Дээшээ явсан тэнгэртэй харилцахын тулд онгон шүтээнийг босгож гэртээ давтдаг ийм ёстой байсан юм. За тэгээд ханш нэх өдрийг бол та ээжийн аавын газар очиход хэрэгжилж болно. За тэгээд өргөл нь бол тийм юм байсан юм. За тэнгэр үзэл Чингис онолыгний аяараа ухаж ойлгож дагаж мөрдөхөд хэдийн хэмжээний цаг хугацаа зарцуулагдах болоо ер нь тийм боломж байгаа юу багшаа. Энэнийг хийхийн тулд маш хурдан өөрчлөхийн тулд бид энэ лайвыг 40 хэд хүртэл цугуулаад хийгээд байгаа юм шүү. Энэ бол ерөөсөө ёс заншлын цаана байгаа юм шүү. Тэнгэр үзэл гэхээр нэг их өндөр овоосон оцоос юм бодоод байдаг тийм ээ. Тэгээд одоо энэнийг мэдхгүй дэн дайсан болоод үгүйсгээд байдаг ийм ч одоо үзэгдлүүд байна. Харийн соёлоор боловсрчихсан, харийн шашнаар боловсрчихсан улсууд тэнгэр үзлийг үгүйсгээд одоо тийм ээ бөө мөрөглийг үгүйсгээд бөөнөр маань ч одоо нөгөө бас өөрсдөө энэ тэнгэр үзэл онлынхаа гүн ухаанаас салчхаад зөвхөн онгодын хэмжээний сэтгэлгээгээр харьцаад байхаар энэ бол бас болохгүй. Тэр онгод чинь тэнгэртэл байдаг тийм ээ. Оюун санааны мэдээлэл юм шүү дээ. За ийм учраас энэнийг аль болох олон хүн судалж, олон хүн хурдан энийг ёс заншилтайгаан өөрийнхөө ахуй биетэй энэ эрүүл мэндтэйгэн тэгээд биеийн эрүүл мэндээс гадна сэтгэлийн эрүүл мэнд буюу ухааны эрүүл мэнд тэр сүнсний эрүүл мэндтэй холбож энийг ахуй ёс заншилт байсан энэ мэтийн ёс заншлуудтай холбож тайлж өгөхгүй. Тэгэл нэг хэд мухар сохор үзэл яриад нэг их мэдлэг одоо тийм ээ одоо юу гэдгийг үзэл онлын дан хийгээл мэдлэгийн дан хийгээд ингээд байх үзэгдэл биш ээ. Энэ бол ахуйд байгаа ёс заншлын цаана тэнгэр үзэл гэдэг юм нуугдаж байдаг юм шүү. Энэ цэцэн мэрэгэн ухаан юм шүү. Дээд оюунчлал тэнгэр гэж нэрлэдэг байгаа тийм ээ. Тийм учраас энийг олон түгээгчтэй бол маш хурдан бид эргэж сэргэж босох ёстой юм. Ийм л байгаа. Энийг дэмчнэр гэж хэлдэг олон түгээгчд. Энийг хийх гээд одоо олон одоо дурын бас байгууллагууд ажиллаж байна. Тэгсэн мөртлөө хоорондоо бие биентэйгээ үгүйсгэл үзэл оллын дай хийгээд иж болохгүй энэ дээрээ нэгдэх ёстой юм. Тэгээ энийг нэгдэх гэж элдв янз бүрээр л үзэж байна тийм ээ. Чингис хааны дэлхийн агтай мэлгэн тийм ээ. Одоо бөөгийн олон одоо холбоодууд байна. Тэгээд л одоо хоорондоо нэг үзэл онлын дай хийгээл булаацалдаад ингээд байдаг. Энэ нь бас болий. Тэнгэр үзлээ ерөөсөө Монгол ёс заншил юм байна. Тэрний цаана байна гэдгийг л бүгдээрээ мэдэх ёстой байхгүй. За хүүхдийн дахиг яах ёстой вэ? Хадгалаад байх уу? Хадгалаад байдгийг. Хадгалаад байдгийг шүү. Тэр байтхаа одоо миний аав ээж өвөөгийн зааж өгсөн заншил бол ямар гэж тийм ээ. Хүүхдээ айлд очихт нь одоо ч юм уу охин үрээ сэвлэгийг нь төрхмөөсөө мордохт нь авч үлддэг ганц юм нь нөгөө төрхөмдөн авч үлддэг ганц юм нь сэвлэг нь байд юм шүү тийм ээ. Айлын хүн болоод тулга тийм ээ тулаад гал бадраагаад
тусдаа өрх тусгаарлаад явахт нь хүүгийнхээ дайхийг авч үлддэг ганц юм тэр байдаг юм шүү. Бусд одоо өөрийнх нь хүүхдийн одоо хүй тийм ээ. Тэгээд анх идсэн хоолны бэлэгдэл болгож ээжд нь богтос шаант чөмгөөр булчинлэг журмөслөг махаар хоол хийж өгöd богтос шаант чөмгөний шагаат чөмгийг нь бол хүүхдийнхээ эхний идсэн хүнс гэж ээжээр нь дамжуулж өгсөн хүнс гэж бэлэгдэж өлсүүлэхгүй нь бол тийм ээ. Өлсүүлэн домнож яваа гэд шагаат чөмгийг хадгалъя. Өвдүүлэн домнож яваа гэд хүйгийг хадгалъя. Сануулн домнож явъя гэдэг нутаг уснаас хол яваад сануулн домнож яв гэдэг нутгийнх нь гисгсэн чулууг хадгалъя гэдэг хүүхдийн жижигхэн нэг ийм хөөрхөн нөгөө хүүхдээ ярагаан угаахтаа нэг ийм хөөрхөн чулуу бэлэгдэл болгоод олж аваад хүүхдээ угаан гутаа хөлөнд нь ингэж гიშгүүлээд за миний хүүгийн бол баруун хөлөнд миний хүүгийн гიშгсэн чулуу энэ боллоо нутгийн чин чулуу энэ боллоо гэдээ хадгалцдаг охины бол зүүн хөлөнд нь гიშгүүлж хадгалаа тэгээд тэр энэ гурвыг л өгч уулдаг 4-6-наас 5-7 наснд нь сэвлэг дайхийг нь үргээгээд энэнийг нь сануулн үнэрлэж явъя гэд аваад үлдъя гэд төрхөндөө голомтондоо үлдээдэг ёстой байсан юм билээ. За юм байна. За шинэ хүүхдийн төрсэн хүүхдийн угаалгыг хэрхэн хийх ёстой вэ? За энэ чинь нэлээд урт юм бэ дээ. Энэгээр бид дараа нэг лайв хий. Мөн үү? Энийг мэдэхгүй залуучууд бол маш их байгаа учраас энэгээр бид лайв хийх. Шинэ төрсэн хүүхдээ яах ёстой юм бэ гэдэг талаар бид нар бол хичээл дээр маш их хийдэг юм байгаа юм. Энэ бол нэлээд урт юм байгаа шүү. Нэлээд урт. Одоо энэ чинь бараг нэг 2 удаагийн лайв болохоор шух юм байдаг байхгүй юу? Тэр яс юм бэ гүйцэх талаар бол. Тэгэхээр энэгээр дараагийн бид нар магадгүй за манай оператор админууд бол энд байгаа. Тэгээд энэгээр хийж болохоор байна уу? Тэгвэл энэ яг ийм маягаар бид одоо нөгөө лайвын цааш нь үргэлжлүүлэх ёстой шүү дээ. Тэгэхээр энэнийг залуу эхчүүд, эцэгүүдэд хүүхдийн зөвлөг даахыг үргээх тэр хүүхэд угаах талаар бас нэг 2 лайв хийх чухалтай юм болох юм байна л да. За ингээд одоо бидний цаг бас нэг цагийн хооронд лайв маань багтчихвэл зүгээр юм. Ингээд энэ хүргээд өндөрлөе. Саяны асуултыг одоо манай оператор тэмдэглээд авчихна. Тэгээд одоо дараа бид энэгээр лайв хий. Танд бүрэн хариулт өгч болно тийм ээ. Ийм байгаа шүү. За ингээд таалан сонсон та бүхэнд талархлаа. Дараа уулзтлаа баяртай. Ингээд лайв өндөрлөе.